бацгаана уу энэ маань. Тэгэхээр эдгэрэл дээр бол бас нэг чухал зүйл бол тууштай бөгөөд бацгах байдаг. Тэгээд ихэнх хүмүүс дээр одоо эдгэрэл нь одоо юу гэдгийг залбирчаад яг сүнсэн дээр эдгэрсэн боловч яг махан бид нар ч юм бодит амьдрал дээр хугацаа ортох болоод бас би байж байгааг хардаг. Заримдаа бас сүнсэн дээр ч эдгэрэхгүй буюу хүлээж авах бас хугацаа ордог байхыг би ярьж байсан. Жишээлбэл нэгэн эмэгтэйг өөрөө эмч хүн байсан л та. Тэгээд гүн сэтгэл готролд орчихсон, орноосоо босч чадахгүй, босохоор юу ч хийж чадахгүй, тэгээд хоолж ундж идэхгүй, бүр тийм байдалд орсон. Эмчлэхороо тухайн өвчин шаардлагууд нэг ч гэсэн сайн мэддэг. Тэгсэн мөртлөө босч чадахгүй хүнд юм даруулсан юм шиг байгаад байна гэж хэлжсэн. Тэгээд энэ сүнслэг зүйл гэдэг бол ойлгож ирсэн. Тэгээд яг одоо эдгэрчлэлт хийх үед бол нэг тийм хариу үйлдэл ерөөсөй гарахгүй, нэг шин тэндэг мэддэхгүй. Сүнсэн дотроо би бол яа харахгүй эдгэрсэн гэдгийг мэдээ та нэг босоод ядаж 1 м квадрат газар шалгуучгүй $1 өгсөн л доо. Тэгээд тухайн үед тэрийг бол хийж чадаагүй. Тэгээд нэгэн хэсэг хугацаа өнгөрсөн хаяа бас залбираал баг хаахт олондоо би одоо энэ хүн яага эдгэрлээ авахгүй наа гэж бодсноо одоо. Тэгээд яг сүнсэн дотор харахаар тэр хүн эдгэрсэн гэдэг нь бол ойлгомжтой байсан боловч яг махан биеийн амьдрал дээр тэр нэрсээ байхгүйсэн. Тэгээд тэр хүн аз болж бас нэгэн олон жил итгэж байсан болохоор тууштай байсан. Тэгэл эзнээс яг зураал хичээлүүдэд ингээл ороод цаад өдөр хичээл болгонд одоо ороод явдаг байсан л та. Тэгж байгаад нэг өдөр энэ багшаа би нөө босоод суучихсан бичсэн зүгшилсэн. Тэгээд би эдгэрцээ ингээд би тэр хүмүүсээ уучлаа тэгээд эдгэрчихсэн гэд байжсэн. Тэгээд тэр гэрчлэлийг сонсоод би маш их баяртайсан л та. Тэгээд тэр бол баг 7-8 сар болсон байгаа залбирсаас хойш тийм тууштай хүмүүсийг харахтаа бас би баяртай байдаг. Тэгээд зарим хүмүүс болохоор хилдээд эмчтүү зүлэнгүүт эдгэрээгүй ч юм байх юм бол өө энэ худлаа юм байна, буруу юм байна гэд яваад өгдөг бол ихэнх хүмүүс эзэн хэлж байгаа үнэн үг юм чи би яагаад түл итгэлээр хүлээж авахгүй байна вэ гэдэг юм те. Би тууштай бацаахсан, мэдрэл дээр бацаахсан гэж бас хэлдэг бас хүмүүс байдаг. Тэгээд ихэнх тохиолдолд одоо би жишээл өөрийгөө харах юм бол би одоо яг эдгэрэх гэж бас эдгэрснээс хойш нэлээд хугацаа орсон байдаг. Дахин өвчин орж ирэл, буцаж орж ирэл, дайралт болол ч юм уу. Тэхийн тул би бас одоо энэ эдгэрлийн одоо хаалгууд гэж байгаа намын бүх арга аргыг л одоо бүр хаалгад байгаа бүх түлхүүрийг одоо ашигласан байдаг л да. Тэгэхээр тэр яг үүнтэй адилхан яг түвчээртэй бацах асуудал маш чухал байдаг. Тэгээ зарим хүн ялангуяа шинэхий итгэгчнэр бол ингээд жаахан сорилт орж ирэх ч юм уу тэх үед шууд хаяа явчихдаг байгаа. Тэр үнэхээр эзнээс мөн байх юм бол одоо ардаас нь яг бацахсаж хөөцөлж чиний харах явдлыг чухал байдаг. Жишээлбэл би нэг одоо аутизмтай хүүхдийг залбирдаг л та. Тэгээд ээжтэй нь хамт залбираал анх бол бүр хардагчгүй байсан. Тэгэл доошоо харчихсан хүмүүсийг хардггүй, үйлдэл хийдгүү, өрөө сууж чаддаггүй, доошоогоо сууж чаддаггүй энэ байсан. Тэгээд хичээлд орохдоо олон ингээл сайжраал байдаг. Хичээлд орохдоо олон сайжраал заримдаа бас гинт амар өөрчлөлт орно. Янз янз болно л да. Тэгтэл өдөр болгон дээр сайжирч байгааг нь хараад бас баяртай. Тэгэхээр ингээд би харахтаа би эзнээс бас гуйдаг л да. Эзэн минь би яг юу дутуу игээд таашаа хурдан ингээд эдгэрэл шууд хийчихгүй ингээд утаан ингээд яваад байгаа юм бэ ч гэдэг юм уу те. Тийм тохиолдолд би асуудаг. Тэгтээ би яагаад гэдгийг хариулж мэдэхгүй. Жишээл нэг хүн байлаа гэд залбираа шууд нэг нүд нь эдгэрээд нэг чих эдгэрсэн мөртлөө нөгөөдлийнх нь нүд нь нөгөөдлийнх нь чихтэйгээ эдгэрээгүй. Тэгэл эзнэсгүй энэ одоо хоёр нүд залбирахаар нэг нь эдгэрээд нэг нь эдгэрдэггүй. Хоёр чих залбирахаар нэг нь эдгэрээд нэг нь эдгэрдэггүй. Ямар сони юм бэ? Чи яг адилхан биш юм уу гэж бодоход нөгөөний хувьд бол өөр байсан. Ядвал тэрүүний нүдэнд бүр ингээд хоорондоо одоо гэдэг хиймэл нүдтэй юм байсан учраас тэр хүн ерөөсөө итгэлээр хүлээж авахгүй ургана гэдэг юм уу тэр нөгөө орон зайд нөхөхдөггүй байх гэж бодсон байсан. Нөгөө нэг чихэн ч гэсэн бас арай өөр хүн гэмтэлтэй энэ бол дөрөхгүй дээ энэ нь болохоор амархан баг зэрэг гэмтэлтэй юм чи идэрэн ч гэдэг юм уу тэгж бодсон байсан л та. Тэгэхээр эдгэрэлд одоо залбирж байгаа хүнээс гадна хүлээж авч байгаа хүн нөхцөл байдал гэл яан зүрийн олон шалтгаанууд байдаг. Тэгээ тийм болохоор ер нь бол итгэлээрээ зогсож тууштай зогсох явдал маш чухал байдаг. Жишээл архины хамааралтай хүмүүсээ ч юм уу залбирахад бол ингээд нэг залбирал гайг болчихж байгаа юм шиг мөртлөө заримдаа ингээд сэтгэл санаагаар унах үед дахин одоо бүдэрч уух явдал бас байдаг. Тэгээд одоо нэг залуус нь жил хагас уугаагүй байжсэн жил хагасан дараа уугаад сэтгэлээр унтсан бас тэг би зүгээрээ санаа зовлтгээд бүдэрсэн ч тэг үнэхээр 6-7 бүдэрсэн ч 8 цагт юм би тэрийг өөрийгөө буруутгаараа гэл уршлуулаад явуулаад тахаар бусад хүмүүс ингээд алдаа гарахаар хайждаг та яга хайдгүй юм бэ гэж хэлдэг. Тэгэхээр бурхан хайдаггүй гэдгийг би маш сайн мэддэг. Яг үндэ би хаяхгүй байгаа юм биш бурхан хаяхгүй байгаа. Тийм учраас
та ер нь бас бүдэрж байгаа бол бас бурхан таныг хаяхгүй байна. Итгэл дээр үнэхээр бурхан итгэрээсэй гэж хүсдэг. Яагаад энэ болохгүй байна гэвэл бурханаас шалтгаалж байна гэж би боддгоо. Бид нар юу дутуу буруу хийж гинэ вэ? Тэ юу мэдлэг дутуу байна уу? Эсвэл одоо магадгүй та хоол ч юм уу, сандал ч юм уу, ширээ ч юм уу, эсвэл магадгүй техник технологийн бүтээх гэж байгаа бол зөндөө олон алдсан байдаг шүү дээ. Тэгээд тэр алдааг энэ дөр болохгүй гэсэн үг ерөөсөө биш. Дахин өөр нэг аргаар одоо гэдгийг хийх боломжтой судална гэсэн үг. Тэгэхээр та бас эдгэрлийн хаалгуудын талаар бас намуудыг подкастуудыг сонсороо. Тэгээд өөрөө бас тууштай зоригтой итгэлээрээ бат зогсож тэ тэгж эдгэрлээ бас хүлээж аваарай. Чөлөөлтөө ч гэсэн бас аваарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ бол маш чухал зүйл. Яг итгэл дээрээ бат зогсож эдгэрлийг хүлээж авах явдал бол үнэхээр чухал зүйл шүү гэж бас урамшуулгаар байна. Тийм учраас бүхэн ямар нэгэн залбираад бас тэр нь Франц үгүйг хариулт авсан байж болно. Харин эдгэрэл дээр бол ихэнхдээ л эзэн бол ер нь бидний шарахаар эдгэрсэн гэж хэлж байгаа бол өнгөрсөн цаг дээр болсон зүйл тэр нь бол авах боломжтой гэсэн зүйлээ. Тэгээд бид л заримдаа бас үнэхээр авч чаддаггүй юм уу та гэж боддог. Гэтэ яг зарим тохиолдолд бас удаа тохиолдол байдаг. Тэгээд тэр нь яагаад гэдэг хариултыг би бол хэлж мэдэхгүй. Тэгтээ тэр тохиолдолдоос бити төвчээр алдараа, бити сэтгэрнаа энэ болдгоо минь гэж бити бодороо. Тэгээд эзний нэг үсэл хангалттай байгаа. Тэгээд та бүхэн маань бас өөртөө мэдгээд хэлэн уншаарай гэж хэлмээр байна. Тэгээд бизнес бас асууж болно. Яг яаж залбирах вэ гэдгийг бас асуух хэрэгтэй. Заримдаа үнэхээр буруу ч юм уу дутуу залбирх тохиол байдаг. Тэгээд ямар сандаа нуруунд залбирх одоо нуруунд өвдөө залбирсан хүнийг залбирсан чи яг үнэндээ шал өөр үйл уучлалтай ч юм өөрийгөө уучлаагүйс болцсон ч юм уу тохиолдод байдаг байсан ба. Тэгэхээр яг учир шалтгааны зөв болох явдал маш чухал шүү гэж хэлмээр байна. Тэгээд нэгэн залуу бас хэлжсэн хүүхэд нь зүрхний өвчтөй байсан. Тэгээд тэрийг бол бид нар мэдээгүй арсны өвчин залбирал арсан дээр нь хамаг юм гараад хамаг амьсгал нь богдоод байсан. Тэгээд бүр гинжин залбирлаа гэд хідэн баргал сая хүн тэр хүүхийн төлөө залбираад юу ч болоогүй. Тэгээд хамгийн сүүлд нь хүүхдэд тоглуулаад тэрсэн бичсэн ч бурхан чи зүрхний залбиралт гэж аж ахуйн шивэлсэн гэж хэлжсэн. Тэгээд зүрхийн залбирсан чинь тэр дороо эдгэрээд маргааш нь хэд хүүхд шал өөр болцсон байсан. Тэгээд бид нар заримдаа олон мянган саяар ч юм уу тий олон хүн залбирахаар л эдгэрэн ч юм уу гэж боддог. Тэгээд буруу замаар одоо гэдгийг буруу аргаар ч юм уу гэсэн илүү одоо яг сайн сонсоогүй зааврыг зөв ойлгоогүйсээ болоод эхний олон хүн залбирч нэмэр байдгүй юм билээ. Хүүхд манай хүүхдийн талаар баг сая хүн залбирч ийсэн гэж тэр залуу хэлжсэн. Тэгээд тэтээ эцэст нь яг сайн сонссон чинь бид нар эцэст зүрхийн залбирааг байсан. Шал өөр юм залбираад байсан. Тэгээд эцэг яг зүрхийн залбирааг ажилласан чи эдгэрсэн. Тэгэхээр эдгэрлээ бас авахгүй байгаа тохиолдлууд нь яг одоо гэдгийг үндсэн шалтгаанаар олохгүй бас байх тохиол байдгийн байлаа гэж хэлжсэн. Тэгээд тийм учраас бид нар яг яагаад гэдгийг хэлж мэдэхгүй ч гэсэн та бас тууштай байгаараа тэр хүн лав хитэн сая хүн залбираач идэрэхгүй юм ингээд хайчааг байгаа. Хэр сэтгэлээ лав хаяагүй залбирсаар байсан тэгжэл харин бурхан ясмаа нүү толгой нээж өгсөн байгаа. Тийм учраас яг тууштай байгаараа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэнд тэгэхээр эзний үнэхээр төвчээр энэ үр жимс бас дүүрэн байх болтугай гэж хэлмээр байна. Баярлалаа.